Сайн мэцэн үзэгчтэй Vibe цэгмнээс яг одоо Tapit компани төв байрнаар та бүхэнд шууд дамжуулж байна. За улсын их хрилийн гишүүн анх суухийн 60 сая төгрөгийн хэрэгтэй холбоотой мэдээллийг гадаа дээр нь авах гээд яг одоо эрсмэл бөөндө хамтдаарч мэдээлэл авъя. Сайн байна. Энэ дараг хүн гэж бослоо. Яриа өгч. Яриа барай. Та ямар тасыг олооч. Ой! Та яриа өгчөөчтэй. Цаашаа бай. За таныг маш их хэмжээний мөнгө идэж уусан гэдэг ахын энэ талаар та тайлбар. Чи идэж уусан гэж чигөө яриад байгаа. Би чи угаасаа уух юм үлдэн өстэй тийм үү? Тэгээ энэ яг юу юм бол энэ амар. Үгүй энэ зүгээр араа. Тавд компаниас гаргаж байгаа шинэ ундааны ийм маркетингийн ажилтнаар явж байна бит. Би дөрөв дөрөлтөө ундаа өгч чи их хэмжээгээр ихээр одоо энэ түмнийхээр болохоор чи их хэмжээ гэж яриад байгаа байхгүй яхаа. Энэ том хэмжээтэй болохоор юм баггүй. Жижиг хэмжээгээр ийм дөрөв дөрөлтөө янз төрөлтэй ундаанууд байгаа байхгүй. Шинийгээ зөвс буруу ташаа мэдээлэл хүргээд байгаа танаа. Тэр нэг 60 сая төгрөгийн одоо хэрэгтэл намайг холбоотой юм тий? Тий. Үгүй. Тэр чинь Тавд компаниас гаргаж байгаа энэ шинэ ундааны рийлийн уралдаан баггүй. 60 сая төгрөгийн шагналын сантай. 1-р ойр нь 25, 2-р ойр нь 15, 3-р ойр нь 5 сая төгрөгийн шагналын сантай. Тусаа байрмаа сая төгрөг гэж шүүсэн дээ. Тэгээ энэ дартаа минь ямар ч нас хүн оролцсон болоод чийч бай бич бай. Манай дарагч хамаг оролцсон бол энэ тусыг рийлийн гишүүн орж болохгүй гэсэн хууль байхгүй. Ундаан ч ерөөсөө рийлийн бүх насныхан зориулсан. Та нар энийг зөвөр ойлгох. Зөв мэдээлэл хүрэх ард түмэд. За бас магадгүй битүүрээр рилиг бол үтсэн баг. Тэгээд Tapit компани битүүрийг рилиг үзэх тийм ээ мундаг гэж хэлээ битүүр зүгээр гарын бэлэг өгсөн. Энийг аваа явуулж байгаа. Алхааны л юм шүү дээ энэ чинь. Тэгээ бүгд ер нь ажлаа сайн хий. Хүний ажил руу ороод байгаа юм. Чи хамгаалаад чи сэтгүүлээ. Чи зураглаач та тэгээд. Ажлаа мэдэхгүй зүг. Аны ашиг дэрэг онгод. Та бүхэндээ мэдээллийг шууд хамгаалалт ганц сэтгүүлчээс хамгаалж чадахгүй хамгаалж гэж байгаа юм.